бид нар одоо энэ урбан токийг ингээ ярьж байгаа шүү дээ. Энэ ярьж байгаа яриагаа жоохон бид нар үргэлжлүүлж хэрэгтэй л дээ. Бид нар угаасаа ингээл зогсдог тий. Ингээл зогсдгийг мэддэг учраас хүүхдүүд хүртэл үүдийнхнийгээ дэрлэгчээд за наадах чинь гисэг шүүгж байгаад ингээд шийдвэрлэдэг юм уу? Тэгэл алга болчих ингээл яг л тэгэл алга болдог тий. Тэгэл сүүлийн 30 жилийн буруу үлгэр дураадлыг одоо ингээд шинэ үеийнхэн дуурайж эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр порно гэж ярьж байгаа тал дээр ч тэр ер нь бол одоо энэ бол бидний өөрсдийн бас асуудал байгаа. Ер нь бол ямар ч одоо сошиал медиа IPTV платформуд дээр маш их юм нэмэх 18 кинонууд маш их байгаа. Тэг баг порногууд тий. Тэг тэд нар ингээд фэйсбүүкээр дүүрэн ингээд сурчлагаанууд нь явж идэг. Сүүлийн үед ерөөсөө хийж байгаа контентууд нь маш их хүчирхийлэл, порно бүр маш их юмнууд сонин контентууд хийгддэг болсон. Энэ нь бол нэгсэндээ үзэж байгаа хүмүүс бид нар өөрсдөө тийм байна гэсэн үг. Бид нар өөрсдөө тийм байгаагийн ийм масс байгаагийн шалтгаан нь болохоор ерөөсөө бид нар зориггүй ийм допамин ийм ямар юмны ард гарч иж тэр аж аргал тэр окситоцин, серотонин гэдэг юмнууд байхгүй. Тэрийг богино тэр допаминууд одоо юу гэдгийг порно үзэх тийм ийм богино юмнуудаар ингээ авдаг бүгд ийм утга учирын хямралд орцсон ийм учраас ингээд ерөнхийдөө асуудлууд үүсээд байгаа. Тэгэхээр бид нар өөрсдрүүгээ бас өнгийгөө бус руугаа ч гэсэн мэдээж өнгөлгүй яах вэ. Тэгээд ингээд цааш нөгөө энэ ийм итгэлцэн байдлаар энэ чинь ингээд хүмүүс өөрийнхөө үзэл бодлыг юуны төлөө одоо илэрхийлж байгаа үлээ. Ийм зөв юмн дээр бид нар өөрсдөө үзэл бодлыг нөгөө илэрхийлэх ёстой. Тэгээд тал талаас ингээд энэ чи одоо миний энийг ч тэр янз бүрийн хүмүүс үзэж байгаа, хүүхдүүд өндөр маань ч гэсэн үзэж байгаа, таны ярьж байгаа юмыг ч гэсэн үзнэ. Тэгэхээр бид нар юмыг ингэж задлж дүн шинжилгээ хийж энэ одоо соёлыг бол ингээд мэдээж бид нар хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар тэр контентуудыгаа өөрсдөө одоо үзэхэ болох хэрэгтэй байна тий. Тэр бид нар өөрсдөө лайклахаа болох хэрэгтэй байна. Subscribe дарахаа болох хэрэгтэй байна. Follow дарахаа болох хэрэгтэй байна. Бид нар зөв зүйл ярьж байгаа үзэл санаа бид нар бол үзэл санааны шинжилгээ хийх цаг болцсон. Тэгэхээр ийм үзэл санааны утгуунууд ярьж байгаа ийм хүмүүсээ бас маш сайн дэмжиж гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр ер нь Монголын заяа өндөр гэдэг мэдээж бүхэл нөгөө батга муухай бохир юмнууд гарч иж ус ч гэсэн цэвэрлэгдтэй хамаг зэв нь гарч иж цэвэрлэгддэг. Тэгэхээр ер нь бол одоо сүүлийн жилүүдэд манай Монголын маань хөгжил маш их юм зэвүү гарч ийн гэж бодож байна. Одоо маш сайхан юм цэвэрхэн ус гарах цаг тун удахгүй ирж байгаа. Тэгэхээр ингээд сайхан бүх юм ус тосороо солигдож байна бас нэг талаасаа. Тэгэхээр бүгдөө гой зүв сайхан хүмүүсээ гой дэмжиж үнэхээр болохгүй бүтггүй байгаа хүмүүсээ unfollow хийгээд тэр хамтарч ажиллагаа компаниуд нь хариуцлага тооцоод гэрээгээ ч гэсэн манайхан хэрвээ ийм асуудал үүсэх юм бол давхар тэр хамтарч ажиллагаа компани нэр хүндэд энэ чи халтай гэсэн үг шүү дээ. Тэгээ буцаагаад ийм хариуцлага тооцдог заалт маалт гэрээн дээрээ оруулдаг тий. Ийм байвал инфлюенсер хүмүүс ч тэр нөгөө маш их хариуцлагатай үг өгүүлдэлтэй маш их хариуцлагатай болно. Тэгэхгүй бол ер нь том байна уу? Үнэхээр бид гэрэн шүү дээ. Заас та нар зүгээр болохгүй юу? Та наргүй би том байна шүү дээ. Тэгэхээр том болгож байгаа улсууд хэдүүлээ. Тэгэл жижигрүүлэх хэрэгтэй байхгүй. Гарах хэмжээ аваад байх болох хэрэгтэй л да. Тэгээ энэ ч ямар ганц хүний хэсэг хүмүүс хийдэг зүйл биш. Бид нар бүгдөө л хөрсөн дээр нь буулгаж газардуулах хэрэгтэй. Тэнгэрийн улсуудыг, өөр төвшний улсуудыг, өөр хүрээнд байгаа улсуудыг. Тийм байна да.